Нийслэлийн хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтөй 10 аж ахуйн нэгж 600 гаруй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байна. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас жил бүр эдгээр такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийдэг. Энэ жилийн хувьд такси үйлчилгээ болон такси дуудлагын үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мөн гэрээгүйгээр такси болон такси дуудлагын үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэгдэжээ. Такси дуудлагын үйлчилгээгээр хэрэглэгчдийн хэдийн танилцуулсан 1919 такси дуудлагын нэгдсэн төвийн хувьд такси үйлчилгээний стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй такси дуудлагын төв хөдөлгөөн төхөөрөмжөд зориулсан такси аппликейшн шилжсэнийг нийслэлийн тээврийн газраас сайшааж байлаа. За, нийслэлийн тээврийн газрын даргын баталсан өдөр хэмжээний дагуу такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон одоо гэрээгүйгээр хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэнд ийм өдөр хэмжээтэй шалгалт явагдаж байгаа. Өнөөдрийн хувьд бол энэ Элит ноён ХХ компани болон дуудлагын такси үйлчилгээ эрхэлж байгаа 1950 аж ахуйн нэгжээр шалгалт хийгдэж байна. Энэ аж ахуйн нэгжийн хувьд бол одоо урд өмнө нь удаа дараа шалгаж байсан бас дадлага туршлагатай ийм хамт олон байгаа. Нийслэлийн тээврийн газар нь албан ёсны гэрээгүйгээр такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж арга хэмжээ авч байгааг албаны хүн хэлж байна. За ингэхдээ дөрвүүдийн замын цагдаагийн хэлтстэй хамтарч ажиллаж байгаа төдийгүй зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байгаагч сануулж байлаа.